Зарим хүмүүс хэр барагтаа дуурахгүй хэрнээ эргэн тойрны хүмүүстэй хүчтэй нөлөөлөл үзүүлдгийг нь анзаарч байсан уу? Тэд бусдын анхаарлыг татах гэж оролддоггүй. Тэд гуйдаггүй. Зүгээр л чимээгүй байдаг ч хүмүүс түүнийг хүндэлдэг. Хэрвээ та альва зүйлд хит хурдан хариу үйлдэл үзүүлэхээ болж автоматар хариулдаг зангаа чимээгүй байдлаар сольчихвол яах бол? Эсэргүүцэж бухимдах биш, харин ухарч зайгаа барьвал юу болох бол? Яг үүнд л асуудлын гол нь оршиж байгаа юм. Та альва зүйлд сэтгэл зүй болоод бие махбодын хувьд үргэлж бэлэн байхаа болчихвол эргэн тойрны чин хүмүүс бухимдаж эхэлдэг. Учир нь хүмүүс таны хариу үйлдэл, зан араншин, урьдчилан таамаглах боломжтой байдалд чинь тулгуурлан таныг удирдах сурсан байдаг. Харин нэг л өдөр та энэ байдлаасаа өөрөөр айшилж эхлэхэд тоглоомын дүрм өөрчлөгддөг. Карл Юнг хэлэхдээ бусдад дургүй хүрэх мэдрэмж бол бидний дотор байгаа өөрийгөө ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй зүйлсийн тусгал юм гэсэн байдаг. Үүнийг сайтар бодоод үзээрэй. Та бусдаас зайгаа авч тэдний хүссэн үед уулзах боломжгүй болчихвол хэн бухимдах бол? Хэн сандарч таныг өмнөх шигчин болгох гэж хичээж таныг илүү их өдөж хатгаж эхлэх бол? Энэ нь тэдний тухай илүү ихийг харуулдаг бөгөөд гол нь таныг хэрхэн үл мэдэгдэх байдлаар удирдах байсныг нь илчилдэг. Та бусдыг баярлуулж амар тайван байлгахын тулд тэднийг алдахгүй тулд үргэлж өөрийгөө зориулсаар ирсэн. Ингэж хүчээр заа гэж хэлэх бүртээ сэтгэл хөдлөлөөрөө түргэн хариу үйлдэл үзүүлэх бүртээ өөрийн энергиэсээ хэсэг хэсгээр нь бусдад тарааж өгдөг. Ингэсний дараа өдрийн төгсгөлд танд юу үлддэг вэ? Ядаргаа, бухимдал, ойлгомжгүй хоосон мэдрэмж. Учир нь та өөрийн тань үнэт цаг хугацааг хүртэх ирэхгүй хүмүүст хит их бэлэн байсаар ирсэн болохоор тэр юм. Энэ бичлэг бол бусдаас илүүтэй өөрийгөө сонгох тухай бөгөөд Юнгийн нэрлснээр индивидуац буюу жинхэнэ өөрийгөө олж бүрэн бүтэн хүн болох үйл явцын тухай юм. Энэ үйл явц маргах биш, харин чимээгүй байх нь илүү хүчтэй гэдгийг ойлгосноор эхэлдэг. Өөрийгөө ойлгож ухамсартайгаар зай барих нь хүч чадлын нэг хэлбэр юм. Одоо би танаас асууя. Та бусдад хэр удаан удирдуулах вэ? Хэн нэгэн таныг хатгах бүрд утсан хүүхэлдэй шиг хариу үйлдэл үзүүлэхээ хизээ зогсоох вэ? Багасаа л та бусдыг гомдоож, эвгүй байдалд оруулахгүй тулд үргэлж найрсаг байж, асуусан бүх зүйлсэд нь хурдан хариулж, хүн бүрт сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой гэсэн ойлголт дунд өссөн байх. Гэвч энэ үннийг танд хинч хэлж өгөөгүй байж магадгүй юм. Хит их найрсаг байх, бүх зүйлд бэлэн байх нь нөгөө талаараа таныг хүлж буй шорон юм. Хэрвээ та үргэлж бэлэн байвал бусдын тоглоомын хэрэгсэл хിവэр үлдэх болно. Хүмүүс таныг хэрэгтэй үедээ товчлуураа дарж ашиглачаад хэрэггүй үедээ тэнд нь үлдээчихнэ. Та хүн болгонд цаг хугацаа, анхаарал халамжаа зориулбал тэд ч бас танд адилхан хандана гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Тэд таны өгснийг аваад л алга болдог. Карл Юнг персона буюу бусдад хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдэхийн тулд хүмүүсийн зүүдэг багны тухай ярьсан байдаг. Яг энэ баг л таныг үргэлж бусдад бэлэн байлгадаг юм. Та амьсгалд авчтаж байсан ч зүгээр гэж хэлдэг. Ядарч байсан ч шууд хариулдаг. Энэ бүхнийг та өөрийгөө биш, зөвхөн бусдыг баярлуулахын тулд хийдэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Бусдад анхаарал хандуулах тусам өөрийн амьдралаас алсарч байдаг бөгөөд өөрийгөө үл хайхарч байгаагийн далд хэлбэр юм. Энэ нь гологдохоос айж бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх оролдлого юм. Үүний төлөөс нь таны дотоод амар амгалан байдаг. Та энерги хязгааргүй мэт бусдад цацаж буй хэрэг бөгөөд үнэндээ таны энерги бол маш хязгаарлагдмал. Таныг үргэлж бэлэн байлгахыг хүсдэг хүмүүс таныг хүсэж байгаа юм биш. Харин танаас авах мэдрэмж өөрт хэрэгтэй байгаа сэтгэл санааны дэмийг л хүсдэг юм. Харин та өөрчлөгдөж, хэл хязгаараа тогтоож, альваад шууд хариу үйлдэл үзүүлэхээ болмогц тэдгээр хүмүүс бохимдож таныг хачин болсон гэж хэлдэг. Хамгийн хэцүү нь юу гэж та бусдад хэдий их найрсаг байх тусам тэд таныг улам бүр баг үнэлдэг. Учир нь байнга бэлэн байдаг зүйл үн цэнэгүй болдог юм. Хинч амархан олддог зүйлийг хүндэлдэггүй. Таны цаг хугацаа, тэр их сэтгэл, анхаарал халамжийг хэн хүртэх хэрэгтэй вэ гэдгийг түр азнаад бодоод үзээрэй. Энэ асуултанд хариулахын өмнө бид нэг чухал зүйлийг ойлгох ёстой.
Яагаад бид аливаад ингэж хурдан хариу үйлдэл үзүүлдэг вэ? Яагаад ийм амархан буулт хийдэг вэ? Энэ автоматар хариулах, бусдыг баярлуулах хүсэл юунаас үүдэлтэй байдаг вэ? Энэ асуултын хариулт нь Карл Юнгийн сэтгэл хөдлөлийн энергитэй холбоотой юм. Юнг хүний сэтгэл хөдлөлийг зүгээр л автомат хариу үйлдэл хийдэг машин биш, харин энергийн систем гэж үзсэн байдаг. Таны бодол, сэтгэл хөдлөл, үйлдэл бүрт таны энерги зарцуулагдаж байдаг. Та энерги юунд зарцуулахаа өөрөө сонгож байна уу? Эсвэл хүмүүс таны өмнөөс шийдэж байна уу? Та альва зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлэх бүртээ сэтгэл хөдлөлийн энерги өрн таран хийж байдаг. Тоохгүй орхиж болох байсан шүүмжлэлт, өөрийгөө хамгаалж зөв гэдгээ батлах гэж дэмий маргалдах, таныг үнэлдэггүй хүмүүст таалагдах гэж оролдох үедээ та өөрийн дотоод хүчээ дэмий зүйлд зориулж байдаг юм. Юнг хэлэхдээ сэтгэл санаагаараа туйлдаж ядарсан хүмүүс сул дорой биш, харин буруу зүйлд энерги зориулсан хүмүүс байдаг гэсэн юм. Ядарсан хүн өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн хүч, юу сайн, юу мууг эргцүүлж төвлөрөх чадваргүй болсон байдаг. Ийм хүмүүс амархан бусдын олз болдог. Эрүүл сэтгэл зүй гэдэг бол энерги хэрхэн зарцуулахаа мэддэг байхыг хэлнэ. Гэмшихгүйгээр үгүй гэж хэлэх, шаардлагатай бол дуугүй байх, үйлдэл хийхээсээ өмнө бодож эргцүүлэх чадварыг эзэмшсэн байхыг хэлдэг. Энэ нь зөвхөн та өөрийгөө хангалттай сайн мэддэг, өөрийгөө ойлгодог болсон үед л боломжтой байдаг. Та шийдэгдэх боломжгүй асуудал дээр хичнээн шөнийг шаналж, нойргүй өнгөрүүлж байсан бэ. Хэн нэгэн тантай таагүй харьцахад яагаад тэгснийг нь ойлгох гэж тархиа гашалгаж цаг алдаж байсан уу? Энэ бүгд бол эргэн ирэхгүйгээр алдагдаж буй энерги юм. Таны энерги хязгаартай. Танд хандсан хүн болгонд, тань руу чиглэсэн юм болгонд хариу үйлдэл үзүүлдэг байх нь энергиг чин хороож таныг сул дорой болгодог. Энерги хамгаалж юунд зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Та үргэлж бэлэн байдаг, ямагт заа гэж хэлдэг учраас бусад хүмүүс таныг удирдахад амархан гэдэг сэтгэхүй суучдаг. Үүнийг Карл Юнг проекц буюу хүн өөрийн дотор байх хүлээн зөвшөөрдөггүй сул талуудаа бусдад тусгаж харах үзэгдэл гэж нэрлсэн байдаг. Хэрвээ та өөрийн байр сууриа илэрхийлдэггүй, өөрийн гэсэн хэл хязгааргүй, өөрийн үнэт зүйлээ ил гаргадаггүй бол бусад хүмүүс таныг ашиглах боломжтой гэж хардаг. Тэдний уур бухимдлыг та амархан уучлалдаг учраас өөрсдийн айдас, уур бухимдал, сул тал, хариуцлагагүй зангаа танд тусгаж, өөрсдийн сул талаа удирдахын оронд таныг л хянаж сурсан байдаг. Тиймээс шаардлагатай тохиолдолд өөрийн хэл хязгаарыг тогтоож, үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Та аль эрт дуусгар болох байсан харилцааг өөрийн хичээл зүтгэлээрээ л өдийг хүртэл тижээсээр байдаг. Та өөрийн хэл хязгаарыг тогтоож, тухайн харилцааг тижээхээ болох үед бусдын сүүдэр буюу дотор орших сул тал нь гарч ирдэг. Та ямагт бэлэн байхаа болж хариу өгөхөө болоод эхэлмэгц тоглоомын дүрм өөрчлөгддөг. Чимээгүй байдал бол хүч юм. Та чимээгүй байх үедээ ажиглагч болж хувирдаг. Өөрийнхөө тогтмол давтагддаг сэтгэл хөдлөл, манипуляц, өөрийгөө хорлдог зуршлуудаа олж харж эхэлнэ. Энэ үед зарим хүмүүс таны дуугүй байдалд дургуутдаг. Та тэдний хэрэгтэй үед нь ашиглах боломжгүй болж байгаа учраас тэр юм. Ийм чимээгүй байдал таныг дотроос ч сэрээж, жинхэнэ биегээ олоход ч тусалдаг. Карл Юнг хэлэхдээ өөрийгөө олох үйл явц бүр ганцаардлын үе шаттай байдаг бөгөөд нийгэм хүмүүсийн үзэл бодлоос хамааралгүйгээр өөрийн дотоод дуу хоолойг сонсож сурах процесс гэсэн юм. Та өөрийнхөө хэр их өөрчлөгдөж байгааг хүмүүсийн хариу үйлдэлээр мэдэх боломжтой. Та дотогшоогоо чиглэж илүү дуугүй болоход хүмүүс танаас холдож эхэлдэг. Та үргэлж заа гэж хэлдгээ болж бэлэн байхаа болох үед хүмүүс таныг өмнөх шигчин байлгахыг хүсч өдөөн хатгаж эхэлдэг. Та өөрийгөө хамгаалж эхлэхэд тэд таныг өөр болчихлоо гэж буруутгадаг. Эдгээр нь таны буруутай үйлдэлээс болоогүй. Харин та өөрийгөө өөрчилж эхэлсний шинжүүд бөгөөд тэд таны найрсаг байдлыг хэрхэн ашигладаг байсны нотолгоо юм. Мөн эдгээр үеүүдэд өвдөлт, бусдад орхигдсон ямар нэг зүйлийг алдсан мэт мэдрэмжүүд төрдөг. Гэхдээ үнэндээ та юу ч алдаагүй, харин өөрийгөө чөлөөлж эхэлж байгаа юм. Чимээгүй байдал эхэндээ хэцүү. Гэхдээ явандаа сэтгэл түгшүүрийг намдааж,
аажмаар сэтгэлийг тань эдгэж эхэлдэг. Үүний дараа ганцаардал ирнэ. Гэхдээ энэ бол хэн нэгнээр дутсан ганцаардал биш. Бусдад ашиглуулахгүй тулд өөртөө үнэнч үлдсэн хүний ганцаардал юм. Карл Юнг хэлэхдээ хүн өөрийн жинхэнэ биегээ олохын тулд хэсэг хугацаанд олонхоос холдож, багнаасаа салж, ганцаараа явах шаардлагатай болно гэсэн байдаг. Та нийгмээс болон хүмүүсээс цогтож байгаа хэрэг биш. Харин өөр лүгээ буцаж очиж байгаа хэрэг юм. Та зарим хүмүүсийг алдана. Гэхдээ өөрийгөө олно. Та зарим орчноос холдож магадгүй. Гэхдээ та өөрийн дотоод мөн чанартайгаа дахин холбогдоно. Та зарим хүмүүсийн хувьд ойлгомжгүй санагдаж мэднэ. Гэхдээ эцэстээ тэд танд хүндэтгэлтэй хандаж эхэлдэг. Учир нь хүн бүрт нээлттэй ямар ч үед бэлэн байхаа болсноос хойш та үн цэнтэй, ховор, мартагдашгүй нийгэм болж хувирдаг. Тэгвэл та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Үн цэнэгүй хинч биш хэвээрээ үлдэхүү эсвэл өөрийнхөө хил хязгаарыг тогтоож үн цэнээ хадгалж бусдын төлөө биш өөрийнхөө төлөө заримд нь буруу ойлгогдож ганцаардаж үзен ядагдах зэрэг эрсдлүүдийг хүлээж чадах уу гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.